Сонирхолтой хандуулж байгаад баярлалаа үзэгчдээ. За манай дараагийн зочин бол Монгол банкны дэд ерөнхийлөгч Лав Сурам. Таны хүрэлцээрсэнд баярлалаа. За өглөөний мэнд. Өглөөний мэнд. Энэ жил за энэ хаврын чуулганаар бол ялангуяа улсын их хурлаар банктай холбоотой нэлээд олон үйл батллаа тийм ээ. За төв банкны тухай хууль гээл арилжааны банктаас холбоотой хамгийн сүүлийн энэ хууль бол одоо банкыг дахин хөрөнгөжүүлэх гэж ийм хууль байсан. Энийг оруулж ирэх болсон ерөө шалтгаан нь ах юу байсан бэ? Ямар одоо үндэслэл судалгаан дээр оруулж ирв? Тэгэхээр манай үзэгчид бас сайн мэдж байгаа. Ерөнхийдөө Монгол банк, Монгол Улсын засгийн газар одоо өргөдөгсөн санхүүжилтийн хөтөлбөр гэж хөтөлбөрийг олон улсын валютын сантай хамт хэрэгжүүлж явж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө шалтгаан нь бол ойлгомжтой. Монгол Улсын эдийн засаг бол ерөнхийдөө нэг тийм сорилтын үе шаттай хүндрэлүүтэй тулгарч ирсэн. Тэгээд нэлээд тийм хоёр хүндхэн асуудал байсан. Нэг нь бол хоёулаа өрийн дарамттай, нэг нь гадаад өрийн дарамт, нэг нь дотоод өрийн дарамт гэдэг төсөв маань их алдагдaltaй. За гадагшаа их том өрүүд төлөх бас ийм хүлээлттэйсэн. Тэгээд Монгол Улсын засгийн газар энэ эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд эдийн засгаа одоо бас нэг тодорхой хэмжээнд өсөлтийн доктортой хэмжээнд хадгалах энэ зорилгоор ийм олон улсын санхүү байгууллагын хөтөлбөр хэрэгжүүлсэн. За үр дүн маань нэлээд гайгүй гарч байгаа. За эдийн засаг маань одоо бүр хасах 1% хүртэл ийм үзүүлэлттэй байсан бол одоо сая 18 оны 1-р улирлын байдлаар 6.1% болж өсөлтний ийм өндөр түвшинд ирсэн байгаа. За 17 онд бол бүр 5% байсан. Тэгэхээр ингээд ерөөхдөө өсөлт бол ингээд ихсэж байна, нэмэгдэж байна. Эдийн засаг гайгүй сэргэж байна. За мэдээж нэг олон улсын байгууллага ингээд хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа эдийн засаг чинь ингээд сэргэх юм бол бас энэ эдийн засгийн чинь нөгөө санхүүжүүлж яадаг, санхүүгийн салбар чинь хэр байгаа вэ? Энэ өсөлтийг бас хангалттай хэмжээнд санхүүжүүлж чадхаар ийм доктортой хэмжээнд ажиллаж чадхаар байгаа юу гэдэг дээр үнэлгээ өгье гэд. Тэгээд одоо энэ хөтөлбөрийн хүрээнд нөгөө активын чанарын үнэлгээ гэдэг үнэлгээг өнгөрсөн онд бид хийсэн байгаа шүү 17 онд. Тэгээд активын чанарын үнэлгээний үр дүнд бол ерөөхдөө банкны системд нэг 500 гаруй тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдaltaй байна. За энэ өөрийн хөрөнгийн дутагдал гэдэг нь тэгвэл юу юм бэ гэдэг бас асуулт байгаа. Энэ дээр болохоор одоо банк маань өөрөө ихтгэлцлийн байгууллага иргэдээс аж ахуйн нэгжээс харилцах данс нээж хадгаламж авч ингээд тэр их усрээр зээл олгодог юм байгууллага. Яг энэ зээл олохын зуучлалын үйл ажиллагааг нь банкны эзэд бас өөр тодорхой хэмжээний хөрөнгө оруулж явж байдаг. За нийт банкны одоо Монгол Улсын банкны системд одоо 28 их найт төгрөг ингээд байж байна. 28 их найт төгрөгийн 10% нь л банкны эзэдийн мөнгө байдаг. Тэгэхээр 3 их найт орчим төгрөг нь л банкны эзэдийн мөнгө. Тэгэхээр ингээд энэ маань ингээ хэвийн зохистой харьцааны үзүүлэлт байгаа. Ингэжж банк хэвийн ажилтдаг гэж явдаг 10% байхад. Тэгэхээр одоо саяны активын чанарын үнэлгээ гэдэг маань одоо нэг банкны олгогдсон зээл одоо байршуулсан хөрөнгийн үнэлээд үзэхлээр ийм хэмжээний хөрөнгө бол эрсдэлтэй байна. Энэ эрсдэлтэй хөрөнгийн хэмжээг хангаж явбал цаашдаа хэвийн доктортой байдал нь хангагдах юма гэдэг ийм үнэлгээний дүгнэлт гарсан гэсэн үг. Тэгэхээр энэ хэмжээний хөрөнгийг нөгөө банкны эзэдийг олж ирээ. Тэгжээж таны банкны үйл ажиллагаа хэвийн явагдах юм байна. Нөгөө санхүүгийн зуучлалыг үзүүлэх юм байна. Ард иргэдэд нөгөө аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн үйлчлэгийг хүргэх юм байна гэдэг. Тэгээ ийм хөрөнгийн шаардлага байна. Энийг олж ирээ гэдэг үрийг одоо энэ 18 оны 12 сар 31 хүртэл энэ оныг дуустал ингээ өгчихсөн байна. За мэдээж олж ирвэл сайн ингээ явчихна. А олж ирэхгүй бол яах вэ гэдэг асуудал байна. Тэгэхээр олж ирэхгүй бол бас нэг тийм нөөц төлөлгөө ч юм уу онцгой тийм төлөлгөө байх хэвээр. Энэ хүрээнд олон улсын одоо жишг нь одоо Америкийн нэгдсэн улс одоо 2008 онд хямралд ороод яв. За мэдээж Америкийн хямрал нь өөрөө зөвхөн Америкт төдийгүй бас дэлхийн нийтийн хямрал болж хувирсан. Тэр үед Европын холбоо бас ямар арга хэмжээ авсан гэдэг олон улсын сайн туршлагыг үзэх юм бол бас тодорхой хэмжээний хуулийн зохицуулалт байх хэрэгтэй юм байна. А мөн засгийн газар нь ороод ийм гардаг ийм бас хууль зохицуулалтууд байх хэрэгтэй юм байна гэдэг нь тэр жишээнээс харагдаж байгаа. Тэгээд тэр улсуудын энэ сайн жишээг бас тодорхой хэмжээнд Монгол улсад ч гэсэн ийм жишээ байх хэрэгтэй, ийм зохицуулалт байх хэрэгтэй гэдгээр энэ хуулийг өргөн барьсан. Тэгээд өргөн бариад их хурл хэлэлцээд баталсан байна. Банкны салбарын доктортой байдлыг хангах хууль гэж баталсан шүү дээ. Тэгэхээр хамгийн гол нь хэрвээ одоо саяны ярианс ингэж ойлгогдчих юм л да. Хэрвээ банкнд эрсдэл учрах юм бол за банкны эзэд одоо тэр хөрөнгө мөнгөө төвлөрүүлж чадахгүй бол тийм ээ. Засгийн газрын нөөц хөрөнгнөөс ч юм уу мэдгүй те. Одоо ингэж гаргах нь шүү дээ. Тэгэхээр яг энэтэй холбогдуулаад эрсдлээс урьдчилан сэргийлэх тэр боломж хяналт шалгалтуудаа банкудаа тавих нөхцөл нь манад байхгүй байгаа мó яагаад заавал ингэж байгаа юм бэ гэдэг бас нэг юм асуулт гарч ирж байгаа юм л да. Ер нь банкудад тавих хяналтыг хэр сайжруулж чадж байгаа вэ? Тий. Тэгэхээр бол саяны миний хэлсэн тэр активын чанарын үнэлгээ. Энэ активын чанарын үнэлгээ гэдэг энэ аргачлал бол Европын төв банкнаас 2008 онд гаргасан аргачлал байна. Тэгэхээр Европ өөрөө хямралд ороод хямралдаа
бас хямралаа гэтлэн давахын тулд нөгөө банкудаа хэр чадвартай байна гэдгээ шалгаж үзэхэд зориултаар ийм аргачлалыг зохиосон. Эннийхээ хүрээнд энэ аргачлалаа хийгээд Европын банкнууд бас тодорхой хэмжээний хөрөнгийн дутагдлалд ороод жишээлбэл Германы банкуд бол ийм хөрөнгийн дутагдлалд оронгууд тэр нь бол бараг 400 тэрбум евро байсан. 400 тэрбум еврог бол бас Германы засгийн газраас гаргаад дахин санхүүжүүлээд ингээд банкныхаа салбарыг докторжуулж исэн эдийн засгаач дэмжих ажиллагаагаа ингээд найдвартай хийсэн. За Америкийн жишээ бас байна. 700 тэрбум доллар зарцуулж исэн гэдэг юм. Тэгэхээр яг өнөөдөр биднес яг энэ мөнгийг зарцуулна гэсэн зорилтоор биш. Ямар ч байсан ийм хууль эрх зүйн зохицуул байх ёстой гэдэг утгаар нь энэ хуулийг бол санаачилж өргөн барьсан. Тэгээд тэрнийхээ дагуу батлагдсан л та. Гэхдээ би энийг жишээн дээр юу гэж хэлэх гээд байна тэгэхээр одоо банк гэдэг маань өөрөө яг тэр эзний банк биш. Тий. Одоо хүмүүс бол энэ банкыг тэр эзэн тэрний банк одоо эзэн тэр одоо хин гэдэг тэрний банк гэж явдаг. Гэтэл бол миний түрүү чи хэлсэн банкны хамаг хөрөнгөнийх нь 10% нь эзний банк. Тэгэхээр юмыг одоо жишээлбэл ингээд өөр энгийн ойлгомжтой юмтай зүрлээд үзэх юм бол за автобус хүүхдүүд явж байна. Автобус нь яг хөө тэр жолоочны эзэн тэгээд ингээд явж итэл хэрвээ тэр жолооч өөрөө автобусаа жолоодож явах чадваргүй болоод одоо ямар нэг байдлаар эрүүл мэндийн өөр ямар нэг учир шалтгаанаар чадваргүй болох юм бол тэр автобус тэнцэнэ нэгэ зогсох ёстой эсвэл тэгээд за автобусны жолооч нь ингээд өвчтэй юм уу явж чадахгүй учраас за энэ бүх хүмүүс хүүхдүүд бүгдээр гарцгаа одоо энэ явахгүй гэд хийж ёсгүй шүү дээ. Тэгэхээр тэрийг мэдээж хин нэгэн одоо зам дээр зохицуулж исэн цагдаа ч юм уу цааш нь аваад явах байх л та. Тэрнтэй адилхан энэ банкны хөрөнгө гэдэг бол ард иргэдийн харилцагчдын мөнгөө. Тэгэхээр энэ мөнгөөр найдвартай байх хэвээр хамгаалттай байх хэвээр. Тэр үүднээсээ хэрвээ тэр банкныхын эзэн энэ банк авч чадахгүй бол хин нэгэн орж ирнэ. Хин нэгэн бас хувийн төлөөл орж иж чадахгүй бол төрч гэсэн ороод энэ банкыг авч явнаа. Тэр банкыг авч явж гин гэдэг маань өөрөө юу гэж юм гэхээр олон нийтийн мөнгийг хамгаалж байна л гэсэн үг. Тэгэхээр одоо Монгол улсад чинь тэр 28 тэрбум төгрөгийн их найт төгрөгийн банкнд байгаа мөнгөний чинь бараг 50 гаруй хувь нь бол одоо ерөөхдөө ард иргэдийн хадгаламжлал байдаг л да. Иргэдийн хадгаламжийг л одоо хамгаалж байгаа хуулийн төсөл гэж ойлгож болох нь шүү дээ, тийм ээ. Тэгэхээр засгийн газар нэг талаас нь бас зарим хүмүүс ингэж хараад байгаа. Засгийн газар одоо жишээлбэл банкыг дампууруулад ч юм уу те одоо тэрийг өөрийн өмчлөлтөд авах нэг ийм нөхцөл нуглаа ч юм уу гараад ирэх үедээ гэдэг ийм зүйлийг бас хэлээд байгаа л да. Тэгээ яг одоо бид хэд хугацаа өгж гин гэж би төрүүлсэн. Одоо энэ 18 оны 12 сарын 31 хүртэл хугацаа өгж байгаа. За мэдээж бүх банкнд ийм хөрөнгө дутагдсан юм байхгүй. Цөөхөн хэдэн банкнд дутагдж байгаа. Тэгэхээр тэр цөөхөн хэдэн банкнд л үүргийг нөхч гисэн. За ийм хэмжээний мөнгө байна. Нийлбэр дүнгээрээ 500 тэрбум төгрөг. Та бүхэн одоо энэ чинь нэг 500 тэрбум төгрөг чинь нэг 200 сая доллар л доо. Тэгэхээр бол манай банкны системд бол энэ бол их том мөнгө биш. Ягаад гэвэл одоо та бүхэн сайн мэдж байгаа бол манай үзэгчид сайн мэдж байгаа л да. Угаасаа банкуд бол ингээл олон улсын цахаас бонд усгадаг. Одоо жишээлбэл зөвхөн худалдаа өгчний банк гэхэд нэг 100 сая долларыг босгож ирлээ гэж телевизээр ярьж ирсэн. Тэгээ энэтэй адилхан ингээд нэг 200 сая доллар гэдэг бол тийм их мөнгө биш учраас хэрвээ банкны эзэд өөрсдөө тэр мөнгөө гаргаж чадахгүй бол гаднаас хөрөнгө оруулагч, стратегийн хөрөнгө оруулагч гэдэг юм уу түвшлэлийнхаа компанийг оруулж авч явж болохоор байгаа. Тэгэхээр бол энэ дээр бол яг л одоо засгийн газар л орохгүй бол бүр болохоо байцсан юм бол байхгүй. Бүр үнэхээр олдохгүй байгаад хэн нэгэн ихтгэл үнэмшил байхгүй байвал ямар ч үс энэний ард засгийн газар байна гэдэг нь бол хэлээд өгч байгаа. Тэгэхээр тэр утгаараа юу гэж хэлж байгаа гэхээр банкны харилцагч нөгөө хадгаламж эзэмшигч маань хэрвээ манай миний энэ хадгалуулсан банк эзэн нь хэрвээ энэ банк зөв авч чадахгүй бол түр ямар ч байсан орж ирэх баталгаатай байгаа юм байна. Тийм учраас бол би 50 байж болно. Би банкнд итгэж яж болно л гэж байгаа. Тэгэхээр энэ ерөнхийдөө банк санхүүгийн системд итгэх итгэл бол одоо хэвийн хэмжээнд хадгалах ийм хэмжээний л арга хэмжээ л гэж ойлгож байна. За бид нар ярилцлагынхаа ихэнд хэлсэн банкны салбартай холбоотой олон хууль одоо тогтоомж шинээр болоод одоо шинчлэгдэж ингэж батлагдж байна л та. Тэгэхээр системийн хэмжээнд ер нь маш их тийм реформын шинжтэй ч юм уу юм шинжилгүүд хийгдэж байна гэж Монгол банкны удирдлагын зүгээс мэдэгдэж байгаа. Та яг энэ хаврын чуулганаар батлагдсан хуулиудыг бас багцлаад ингэ хэлэхэд гарч ирж байгаа эерэг өөрчлөлтүүд, шин зүйлүүдийг энэ юу гэж харж байна вэ? Тэгээ яг одоо он гарснаас хойш бол энэ хаврын чуулганаар бол их олон хууль батлагдсан. За хамгийн эхлээд Төв банкны тухай хуулиа батлаа. Тэгээ Төв банкны тухай хуулийг нэлээд олон улсын жишгт нийцүүлсэн хууль болсон. За урд нь бол Төв банкны ерөнхийлөгчид бүх эрх мэдэл байсан бол одоо ингээд хамтын шийдвэр гаргадаг ийм хэмжээнд ирж байгаа. Тэгэхээр Төв банкны шинэ хуулиараа хоёр хороо байгуулагдсан. Нэг нь бол мөнгөний бодлогын хороо, нөгөөх нь хэн шалгалтын хороо. Тэгэхээр яг мөнгө одоо макро эдийн засгийн түвшний одоо мөнгө, хүү одоо мөнгөний нийлүүлэлт ханштай холбоотой хамгийн гол шийдвэрүүдийг хуучин бол Монгол банкны ерөнхийлөгч тушаал гаргаад
шийдчихдэг байсан бол одоо бол 7 хүний бүрэлдэхүүнтэй юм хороо хэлэлцэн. За тэгээд 7 хүний бүрэлдэхүүнд нь бол Монгол банкны 3 ерөнхийлөгчөөс гадна их хурлаас томилогдох юм хараат бус бие даасан юм 4 гишүүн байх юм. Тэгэхээр бол шийдвэр бол одоо энэ 7 хүний өөрсдийнх нь бие даасан шийдвэрүүдийн нийлбэрээр одоо олонх нь хаашаа ямар шийдвэр гармаар тэр зүг рүүгээл ингээ гарах юм. Тэгэхээр нэг хүнээс дангаар нь шийдвэр гардаг гэсэн бол одоо энэ хамтын шийдвэр гардаг ийм хэмжээнд очиж байгаа. Энэ маань нэлээд олон улсын жишээд нийцээ одоо жишээл Америкийн төв банкн дээр 12 гишүүн ингээд 12 төв банкыг захирал сууж идэгтэй адилхан юм л болж байгаа. За хяналт шалгалтын хороо бас бие даасан юм хороо гарч байгаа. Бас олон хороо шийдвэр гаргадаг ийм хэмжээнд очиж байгаа. За тэгээд хяналт шалгалтын хорооноос гадна бас нэлээд олон тийм одоо зөвлөлж бас ажиллаж болохоор ийм нээлттэй болж эхэлж байгаа. За мөн төв банкны хуулиар бол бас нэг шинэ зүйл бий болсон макро зохистой бодлого гэдэг ийм асуудал гарч ирж байгаа. Хуучин бол төв банкны бодлого бол ерөнхийдөө тусдаа хоёр бодлого явж байсан. Нэг нь мөнгөний бодлого, нөгөөх нь банкны хяналт шалгалтын бодлого гэж явж байсан. Тэгэхээр банк санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангахын тулд нэг бие даасан бодлого, мөнгөнийхөө макро эдийн засгийн зориулсан хэсгээр бие даасан бодлого байсан бол одоо энэ хоёр хоорондоо нийцтэй байх ёстой. Яг гэвэл нөгөө санхүүгийн зуучлагч банк маань өөрөө санхүүгийн зах зээлийн бараг 95% авч явж гин гэдэг маань өөрөө банкны систем тогтвортой байх юм бол макро эдийн засгийг илүү их дэмжих юм байна. Макро эдийн засгт явуулж гаргаж байгаа шийдвэрүүд маань өөрөө банкны тэр санхүүгийн бизнест нь өөрөө тийм одоо гинтийн зочир нөлөө үзүүлэхэргүй байх хэрэгтэй байна. Хоорондоо уялдаатай байх хэрэгтэй байна гэсэн ийм шийдвэр гарч байгаа. За дараа нь банкны тухай хууль бас нэмэлт өөрчлөлт орсон. За энэ маань бас нэлээд чухал өөрчлөлт байгаа. Тэгээд одоо та бүхэн сая бас хүндсэн шүү дээ. Одоо энэ хяналт шалгалт нь ямар байх юм, өөрчлөлт мэдэж болохгүй гэдэг. Яг энэтэй холбоотойгоо нэлээд олон зарчмын залтууд орсон. Тэгээ банкыг одоо санхүүгийн хүндрэлд орохоос өмнө мэддэг. Хүндрэлд орсныхын дараа яах вэ? Аврах уу, аврахгүй юу? Одоо яаж босгож ирэх үү гэдэг юм. Хичнээн мөнгө хэрэгтэй байна гэдгээс талаасаа биш. Хүндрэлд оруулахгүй байх талаас нь яаж өөрчилж арах хэмжээ авах уу гэдэг талаас нь их олон залтууд байгаа. За тэгээ саяны шинэ залт ч гэсэн ер нь тэрнтэй холбоотой залт. Одоо шинэ хууль маань саяны нөгөө банкны салбарыг тогтвортой байдлыг хангах тухай хууль гэдэг юм. Тэгэхээр би бас энийг юугаар тодорхойлох гээд байна гэхээр ерөнхийдөө одоо ингээд бидний амьдрал ч гэсэндээ одоо ингээд бүх л юм маань мөнгөөр л одоо хэмжигдэж байна л да. Одоо төлбөр тооцоогоо хийсэн ч мөнгийг ашиглаж байна. Хоримтлал хийсэн ч мөнгийг ашиглаж байна. Ямар нэг юмыг харьцуулж жишг болохоор л нөгөө мөнгийг харьцуулж байгаа шүү дээ. Одоо $1 40 төгрөгтэй тэнцэж байна. За тэгээд бүх энэ эдийн засгийн амьдрал маань өөрөө хооронд нь зурчилж байгаа зүйл маань мөнгө байгаа учраас энэ одоо энэ мөнгийг шилжүүлдэг, дамжуулдаг, төлбөр тооцоог гүйцэтгэх бүх юмыг бол одоо ингээд банкны салбар гүйцэтгэж байгаа. Тэгэхээр банкны салбар гэдэг маань өөрөө одоо ингээд 14 банк байгаа ч гэсэн тэр нэг банк нь жоохон одоо санхүүгийн хүндрэлд орлоо гэхэд нөгөөдөл нь 50 байхаар тийм биш л дээ. Ягаад гэвэл хүмүүс өөрсдөө тусдаа л өөр ингэсэн банкаар харьцаж байгаа. Одоо талхны одоо талх хийдэг цех байлаа гэхэд гурилын үйлдвэрээс авах болдог. Тэр хоорондоо төлбөр тооцоо нь яаж явах вэ гэхээр мэдээж нөгөө талхны цехийн цүнхэнд хийгээд мөнгөө бариад өөрөө гүйхгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө хөгжлүүлдэг банкнд хэлээд миний мөнгийг тийш нь шилжүүлгээд нөгөө гурилын үйлдвэрийн банк нь одоо хүлээж авдаг банктай ингээ явна. Тэгэхээр зүгээр хэвийн өдөр тутмын амьдрал маань өөрөө дандаа ингээ банкар дамжиж байгаа. Тэгэхээр нэг банкн дээр нь саатал гарах юм бол нөгөө банкн дээр нь саатал гарч байгаа гэсэн чинь нөгөө талхны гурил авах мөнгө маань шилжиж очихгүй бол гурилыг ачиж явуулахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ингээд банкны төлбөр тооцоо хэрвээ саатах юм бол нөгөө эдийн засгийн амьдрал маань өөрөө бас гацаж эхэлж байгаа. Яг адилхан. Тэгэхээр банк өөрөө тогтвортой, найдвартай ажиллах хэрэгтэй. Тэр үүднээс ингэж ажиллах юм бол эдийн засгч хэвээ явна. За тэгэл хүн болоо өглөө босоод шинэ бизнес боллоо гэхэд юу гэж боддог гэхээр за энэ бизнесээ хий, зээлэл авна, аль банкн дээр очих уу, альных нь хүү одоо гайгүй байгаа, аль нь одоо нөхцөл сайн байгаа бол аль нь их дэмжихээр байгаа гэж хардаг шүү дээ. Тэгэхээр энэ утгаараа тэгэл банк өөрөө тогтвортой байвал эдийн засгч гэсэн өөрөө тогтвортой байх баталгаатай байна л гэж харж байна. За энэ жил бас нэглэлээ яригдсан асуудал зээлийн хүүг одоо хатуу тогтоож болох уу, дэд хэмжээхийн тогтоох уу яах вэ гэдэг ийм зүйл үлээ шүү дээ. Монгол банк бол анхандаа нэлээ хатуу байр суурьтай байсан, яг ингэж тогтоох бол боломжгүй зах зээл дээр явах ёстой гэж. За хамгийн сүүлд өчигдөр уржигдөр бас зээлийн үний дэд хэмжээг тогтооё гэдэг ийм хууль орж ирлээ л дээ. Тэгэхээр одоо яг энэ асуудал цаашдаа яаж үргэлжлэхээр болж байгаа вэ? Тэгээ энэ яг сая өчигдөр уржигдөр чуулган дээр энэ хууль улсын их хурлын гишүүн өргөн барьсан хууль байгаа. Энд банкны хорон дээр бол энэ хууль дэмжигдээгүй. Тэгээд чуулган дээрээ дэмжигдсэн. Тэгэхээр бол одоо хилц хэсэг шийдэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр одоо намрын чуулган дээрээс энэ хуулийг хилцээд явах юм байна. Одоо гарах тал руу явна гэсэн үг бол болчихж байгаа юм л да. Тэгэхээр бол мэдээж энэ хууль маань өнөөдөр яг амьдралд нийцтэй хууль уу, хэрэгтэй хууль уу гэдэг дээр нь жоохон асуудалтай. Монгол банкны хувьд бол бид жоохон
эсрэг байр суурьтайгаа. Яг бол энэ хууль бол яг өнөөдөр бол яг бидэнд хэрэгцээтэй нэн даруй авахар хууль биш гэж л үзэж байгаа. За хэд хэдэн шалтгаан байна. За нэгдүгээрт бол одоо банкны хамгийн гол бүтээгдэхүүн зээл. Тэгэхээр энэ зээл гэдэг маань одоо бүтээгдэхүүн гэдэг чинь яг л бусад бараа үйлчлэгтэй адилхан. Одоо чихэртэй юм уу, талхтай, гурилтай адилхан. Тэгэхээр хүү гэдэг бол тэрнийх нь үнэн гэсэн үг л дээ. Тэгэхээр дээр үед л одоо социализмын үед л бид хэд юмыг ярихдаа дандаа үнээр нэрдэг гэсэн шүү дээ. 9-ийн тосч гэдэг юм уу, 24-ийн чихэр гэдэгтэй адилхан. Тэгэхээр одоо өнөөдрийн банкны энэ үйлчлэгээ бүтээгдэхүүнийг тийм 18% хүү гэж. Одоо тэгээ 18-ийн зээлч гэдэг юм. Одоо тэгж л болох гээд байна л да. Тэгэхээр зээлийн бүтээгдэхүүн зөвхөн банкнд байдгүй. Энэ бол одоо бүтээгдэхүүн чинь өөрөө хуулиараа их одоо тийм эрхтэй хүн болгон ийм зээл олох эрхтэй байхгүй. Тэгэхээр банкнд ийм бүтээгдэхүүн байна. Банк усад байна. За одоо ламбард нөө барьцаалан зээлдүүлэх газар бас байж байгаа. За одоо автомашин түрээсэлдэг газрын тэр чинь лизинг гэдэг чинь бас нэг төрлийн зээл. Тэгэхээр энэ их олон зээлч маань ийм хүүтэй юм чинь юм тус бүр дээр нь одоо үн тогтоох хэрэг гарах одоо хүүний хязгаар тогтоох хэрэг гарна. Тэгэхээр энэ маань өөрөө ингээд зах зээлийнхаа хэвийн явж байгаа зүйлээс бол ухралт болж байгаа юм л да. Тэгэхээр нэгэнт ийм өөр одоо ийм бүтээгдэхүүний ийм цонх шиг ийм нээгээд өчгөлөр дараа нөгөө аль ашигтай руу бүгд хуулирах болно. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол энэ бүтээгдэхүүлчлэг маань өөрөө заримдаа ил тод биш болоод далд хэлбэр рүү ордог. Банкны өөрийнх нь нөгөө зээлийн одоо би зүгээр жишээлбэл л да зээлийн эдийн засгч нөгөө зээлийн материалыг судалж үзээд за танд бол одоо би тэр нөгөө манай их усүр маань ингээд хадгаламжийн хүү 12 байна. За тэрэн дээрээ бол үйл ажиллагааныхаа зардлыг нэмэн за тэгээд татвар гэж бас байдаг те. Одоо хүний орлогоч одоо хадгаламжийн хүний орлогоч татвар авдаг болчихсон. Ингээд энэ бүх ингээд юмнуудыг нэмээд за тэгээд таны бизнесийг одоо эрсдлийн тооцоод үзэхлээр бас нэг тим хэмжээний хүн нэмэхээр байна гэж жагаад нэг 20% ч гэдэг юм уу гаргаад ирээ. Тэгэхээр хуулиар 18-аар олгохоор байдаг. Нөгөө хүний одоо авч өгч болохоор хэмжээ нь 20 болчиход байдаг. Тэгэхээр одоо нөгөө банк бол одоо би танд өгч чадахгүй нэ. Ягаад гэвэл таны тооцоолоор 20 гарчаад байдаг. Тэгэхээр 18-аар биднес өгч чадахгүй нэ. Тэгэхээр 18-аар өгөх хэрэгтэй байдаг. Өгөх хэрэгтэй байдаг. Тэр болохгүй л хөнгөл айгуул тэр хоёр сүлдээ хуйлдаж эхлэх байх л та. Яг юм ил хийгээд хоёлаа далд хийчих өөр хэлбэрээр хийчих гэдэг юм. Ингээд ерөөхдөө ийм жишээ зөнд байгаа. Одоо жишээлбэл хятад бол одоо далд банк гэж байдаг. Бүр айгүй их хэмжээтэй байдаг. Одоо хятадын засгийн газараас бас энэ далд банка ил болгох тэгээд бүр илүү хууль бус энэ юм зогсоохоор арга хэмжээ авч явж байгаа бол ч ерөөсөө үр дүн төрөхгүй байгаа. За Вьетнам гэдээ бас жишээ бас яг ийм айгүй хүндрэлтэй байгаа. Яг бол энэ олон улсын бас нэг хурал семинар дээр бид туршлага хуваалцахад энэ талаар ярилцаад байгаа л да. Тэгэхээр бид одоо бүх юм нь уул нь ил тод байдаг. Мэдээлэл статистик бүх юм ил тод байгаа үед одоо энэ ийм юм болоод далд хэлбэр рүү орох юм бол дараа нь бид илүү их хүндрэлтэй асуудалтай тулж магадгүй гэдэг бас нэг айдас байгаа юм. За тэгээд миний сайн хэлсэн нөгөө зээлийн хууль бол бүх хааж тэгш байх хэрэгтэй гэхээр за банкнд нь 18, бусдад нь хэд байх юм. За бүгдээр ингийн 18 болчих юм бол одоо банк усуд маань одоо яах вэ? Бас л дүү таалгаа барьж эхлэх зарим нэг бизнес зогсох болно шүү дээ. Одоо тэгэхээр ингээд өнөөдөр байгаа хэвийн санхүүгийн зуучлал маань өөрөө өөр тийшээгээ орчих байл гэсэн айдас байгаа юм. Далд хэлбэр рүү орох тийм айдас байна. За яг тэгээд тэр хурал дээр хилцэх явцад нэлээд олон жишээ яригдсан л да. Жишээл Япон ч гэдэг өндөр хөгжилтэй улсуудад байна гэж яриад байгаа. Тэгэхээр бол тэнд бол тэр мөнгө хүллийн гэдэг хууль байгаа. Одоо 18%, Японд бол 20% байт юм байна гэд ярьсан. Одоо мөнгө хүллийн хуулиар 20% дээд хязгаар энэс илүү хуваар зээл олгох, зээлийн харилцаа, гэрээ контракт хийвэл энэ нөгөө тэр хууль зөрчсөн болно. Тэгэхээр Японы банкны дундаж хүн 2%, тэр банк хөлтийн хувь нь 20%. Тэгэхээр энэ хоёрын хооронд 10 дахины зөрүү байгаа байхгүй. Тэгэхээр өнөөдөр манай одоо энэ дээр бол одоо их усүр маань одоо 12-оор татчихад одоо 18-аар зээл олоход одоо мэдээж өнөөдрийн бид хэдийн тооцоо статистик тооцоолоор уулын боломжтой юм шиг харагдаж байгаа. Тэгэхээр заавал юм хязгаар тогтоогод яах юм. Өнөөдөр банкны одоо манай статистикаар бол банкны одоо зээлийн бүтээгдэхүүний дундаж хувь маань жигэнсэн дундаж хувь маань 17.4% гэж гарч ирээд байгаа. Тэгэхээр угаасаа 17.4%. Тэгэхээр 18-аас ч доошо байгаа юм. Одоо энэ хүн маань доошо бууж байгаа. Өнгөрсөн онд бол статистик маань 19% байсан. Одоо ингээ 17.4 маань ингээ доошо явж гин гэсэн үг шүү дээ. Тэгэхээр угаасаа эдийн засаг сэргээд бүтээгдэхүүлчлэгээний маань үн ингээ доошолж байгаа үед заавал дээр нь ийм хязгаар таац тавих гэж ийм хууль орж ирэх нь өөрөө бас яг цаг үе олсон зүйл биш байна л гэсэн. За тэнд баярлалаа. За ярилцсан нэвтрүүлэг үргэлжилж байна.